Электролизийн бодлого номер 1-ийг тайлбарлая. Бодлогын өгүүлбэрийг уншвал хоолны дагасны хяль мэлийг идэхгүй электродтой буюу үл устдаг электродтой явагдах электролизийн урвалын тэгштгэлийг бич. За хамгийн түрүүнд дагасны диссоциацийн тэгштгэлийг бичнэ. Натрийн хлорид нь хяльмал байдлаар натрийн нэмэг цэнэгтэй ион болон хлорид сөрөг цэнэгтэй ионыг үүсгэж диссоцлогдно. Дараад нь электродууд дээр харгалзах ионуудыг нь бичнэ. Цахилгаан гүлийн өглөөгөр анионууд буюу сөрөг цэнэгтэй хлорийн ионууд нь анод руу шилжиж электроноо өгнө, харин катионууд буюу эерэг цэнэгтэй ионууд нь катод руу шилжиж электроныг авна. Электродууд дээр явагдах урвалын тэгштгэлийг нэгтгэн бичье. Энэ үед ангижруулагчийн алдаж байгаа электроны тоо эсэлдүүлэгчийн авч байгаа электроны тоо тэнцүү байх учиртайг заавал тооцно. Эсэлдэх ангижрах процессыг илэрхийлнэ. Анод буюу нэмэг цэнэгтэй электрод дээр хлор нь 2 электроныг алдаж эсэлдэх процесст ороод ангижруулагчийн үүрэг гүйцэтгэх нь, харин катод буюу сөрөг цэнэгтэй электрод дээр натрийн 1 электроныг авч ангижрах процесст ороод эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Урвалын тэгштгэлийг нэгтгэн бичвэл 2 хлорын ион маань натрийн ион тэнцүү хлорын хий нэмэх натрий үүсэж байна. Урвалын тэгштгэлийг молекулын хэлбэрээр бичвэл 2 натрийн хлорид нь электролизийн процесст ороод хлорын хий 2 молекул натрий үүсгэж байна.